тэр үл яасан. Ярьцсан гэж гаргацсан. Шууд гэж ингээд толгойн амаараа гаргаад дугаар яриад иддэг. Тэр чин тэгэд үнэн бодлын болохоор өөртөө яг хуу шалгаж үзээд ингэж явсан ч энийг имхэд зэгцлээд ирэмблээд нямбайлаад энэ энтэйгээ таарсан шүүгээд энэ зүйлүүдийн болохоор бид нар хийж амжихгүй. Бас ч хүрэхгүй, завч хүрэхгүй, мэдлэг чадварч. Гэтэл та нар яаж тэрний чинь хийчихэж шít. Одоо тэнд байж байгаа энэ одоо том урт юунууд байгаа. Үзүүлэн багавч энийг нэг галзуу хүн хийж байгаа байхгүй. Бүх судрыг эхнээс нь А Б-г уушаад бүх хүний нэрийг олж зоогоод хамаатангуудын хооронд нь холбоод гэж ямар амар ажил вэ те. Тэгсээр хагаад тийм том юм ингэж хийсээр хагаад хэдэн жилийн хугацаанд ямар ууггүй вэ тэр ч одоо тэгээд тийм том юу болгочихж байгаа байхгүй. Үзүүлэн болгочихж байгаа. Тэгээ ирээд ингээ үзүүлж байгаа чи. Би ч өөрөө хараад гайхаж байгаа. Өө ийм байсан юм уу? Хөөх энэ олон жил яриадсэн нөгөө энэ олон задгаа тэр олон судар дутчих. Энэ байсан бөө. Өө нэр нэг ийм хүний нэр хэлж илүү гэдэг. Энэ нөгөө эмгцэгц тэр юмнаас чи өөрөө харж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийм хүн болгон чинь өөрийн хийдэг зүйлүүд чинь ондоо ах нэ. Чадамжууд ч ондоо ах нэ. Чаддгүй хүнд би олон удаа хурдж үтсэн. Итгэдэг байхгүй. Би чадна гэдэг. За чи чадах юм байна гэд итгэдэг. Чадаад сэтгэл гаргаад хийсэн ч тэн дээр нөгөө чадамж гэдэг чинь урдууга зайлшгүй болж байгаа. Хүн аймаар юм хийцэн. Тэгэхээр яг муу хүнийг зарсан оноо дак гэдэг шиг нэг болох жишээ. Тэгэхээр энэ дээр нөгөө би хинбэнүүд чинь өөрөө чадамж гэдгийг дараа нь би юу чаддгийг юм бэ? Би юу чаддгийг юм бэ гэдгээр. Тэгэхээр энэ асуултуудаа яг өсөд рүүгээ оруулаад эмхэл зэгцлээд за тэгээд өөр хоорондоо яриад учрыг одоод ингээд шоошиг болгоод ингээд ирэх нь бол судрын одоо кодипийн таамаглалт бол нээлттэй. Энийг та нар ямар ч хэлбэрээр сайхан хийгээд тайлбарлаад ингээд бүрэн боломжтой. Тийм биш үү? Энэ үл маш сонирхолтой ажил. Тэгээд энэ чинь альва нэгэн тэр олон судрын аль талаас нь ягаад тэмтгэж унссан да энэ ийм холбоотой байна. Энэ дээр алдаа хэлчих. Энэ дээр нь юу чинь нэрийн зөрүүлээ бичсэн байна шүү дээ. Алтан цэцэг хат ингээд бичсэн байна гэдэг шиг. Энэ болгоны чинь олж харж чаддаг болохоор энэ таанууд шүү дээ. Гэх мэт. Тэгээд энэ хүний одоо юунд яаж хүрэх вэ? Чихэнд нь яаж хүрэхийг, нүдэнд нь яаж үзэгдэхийг. За тэр бичиг гэдэг одоо би тэр одоо бичиг дээр ингээ уншиж байгаа нэг бичиг тэгээд нэг нэгээр ахлаа 2 3 явал тэгээд уншдаг байхгүй. Цалгуу өрөөд ингээ уншиж. Гэтэл би чинь кино үздэг дууг нь хаачаад зөвхөн дүрсээр үзэж сууж байгаа юм. Яг дууг нь гэхлээр нөө манай хаж сэрчин гэдэг. Надад тэр зурагт чинь хүн болгон үзсний дараа олдсон шүү дээ. Тэгэхээр чи цаазаа сэрчин. Тэгэхээр чи энүүний чинь ингээ гэж дууг ч юм уу ингээд үзлээ гэхэд та нарын одоо тэр бичих чинь тийм үү? Яг энийгээ тооцох хэрэгтэй байхгүй. Шууд одоо сул үгийн нөлд ингэж орхиотч гисэн. Яг тэр гол үзэл санааг 3 мөнгөөр ингээд яхам бол хараагаар хүнд хүрэх нь тогтох нь илүүтэй. Гэх мэт. Энийг бас хэлье гэж бодоод яваад гэсэн. Ихэд удаа яг уншиж байгаа ч гэсэн хараад за зураг нь болж гин. За тэр нь тэгсэн байна гэдэг чинь сайжраад яваад байгаа байхгүй. Тэгтээ нөгөө хүний яг юм яг нөлөөлөх зүйлүүд нь яаж ийн гэдгийг бас анхаарал тавьчихвал илүү төлхөө. Тэгээд сул өгнүүдийн бол ингэ харж. Тэр онгодорд ингэж хэлсэн юм чи. Тэгээд тэр заавал хийж явах байхгүй ш. Тэр чинь явдууд хүний биед сууж байгаа. Тийм учраас илүү дотоод юмаа санах тодорхой хэмжээний химээ хураах энэ төр сул өг байж л үжидэг. Ийм учраас тэднийгээ цааш нь анхаарч болох юм байна гэж бодоод байгаа ш. За тэгээ одоо цаг түүх гэх нэрт маш олон ном сонин бичвэр тэгвэл жинхэнэ бичсэн түүхийг хэрхэн ялах вэ гэдэг ингэж байна. За энэ дээр бол яг нөгөө л би нөгөө Монгол төвчөн түүхийн тавилан дээр байл. За тэгээ шар судрууд дээр байдаг. Одоо судралын ирсэн учраас дандаа би судралтай холбоотой зүйл ярьж байгаа юм учраас тэгэхээр тэр нөгөө 3 үнний онол дээр гэдэг шүү дээ. Бүх юм одоо тэр 3 үнний онлоор онол руугаа ингээд оруулчих юм. За өнөөдрийн одоо түүхийг за нэг эрдэмтэн бичлээ. Тийм гоншинтай, тийм одоо доктор профессор түүхэн ухааны одоо эрдэмтэн бичлээ. За тэр хүн тодорхой хэмжээний судалгаа хийгээд ингэсэн байлаа ч гэсэн тэр хүн бол нийт бүтээл. Яг гэвэл тэр хүнээс гарсан тэр хүний оюун, тэр хүний ухаанаар хийгдсэн бүтээл учраас яг тэр хүний л бүтээл байхгүй. Тэрний өөрөө өнцгөөс тэр түүхээ тайлбарлаж байгаа. Тийм биз дээ. Өөрийнхөө харснаар, өөрийнхөө мэдснээр л түүхэд тайлбарлаж байгаа. Тэгэхээр эн чинь бол яг
одоо яг болж байгаа яг чин үнэн өөртөө холбоотой зүйлийг л хэлж шээ. За тэгвэл бидний одоо түүхийн юунд н орох юм? Чин үнэн рүү оруулыг бол яг хараад байна яг тийм биш те тийм яриад байнгүй эдгээр одоо өөрсдөө юм тэнэг байж бас ийм юм мэдээд штэ гэдэг нь чин байж байна. Тэгтээ одоо бидний хүн болохоор бэлэг талын за юунаас Монгол тэнгэрүүдийн химээс энэ одоо мэдээллийг аваад тэгэхэд хөрвүүлээд тэгээд бусдад одоо ойлгомжтойгоор тайлбарлаад ингээд яриад явж байна. Энэ чинь чуу юм баггүй. Тэгэхээр энэ чинь бидний гаргасан зүйл чуу үнээр бичигдсэн зүйлээ. Энэ бол хийзүүлэлттэй байна. За тэгвэл энэ за бэлэг талаас нь бичигдсэн одоо түүхийн ном нийтэнд харагдаагүй юм чинь үнэн чудлааг нь мэдэхгүй. За арга талаар бичигдсэн эрдэмтдийн ном бас тэрнийг одоо нийтэнд харагдаагүй юм чинь яаж мэдэх. Гэтэл энэ дээр чинь одоо хамгийн сүүлийн дээр хажир үнэн гэж байна шүү дээ. Каужир үнэн. Энд чинь болохоор цаг хугацааны явцад маргаангүй батлагдах зүйл юм гарч ирсэн шүү дээ. Үнэн нь цаг хугацааны явцад тийм үү. Өнөөгөө эрдэмтэн за энэ тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр шатаж өгөх нь маргаангүй гэж баталсан зүйл нь тэр нь ингээд байхгүй болчих юм бол яг уу. За худлаа цаг хугацааны явцад энэ эрдэмтэн худлаа болсон шиг бод нэг бол эсвэл яг мөн биш дээ гэд гарах жишээт. Энд яг нь гарч ирнэ. Нөгөө нэг одоо сүнслүүд чи яриад байсан одоо зүйлүүд шүү дээ. За жишээлбэл домчин судар дээр жавжчлаараа тэдгээрээ тэгээ залгаараа ингээд дүлээрээ гэдсэн болгон яг уу. Цаг хугацааны явцад одоо энийг нөгөө шинжлэх ухааных чинь судлаад тэгээд үр хөвгтүүдэд идүүлээ. Тэгээд тэр нь маргаангүй баталгаатай гараад ингээд явах юм бол аль талтайгаа баталсан болоод ирэх жишээ. Тэгэхээр бүх юмаа танаар ерөөсөө л энэ юугаар үнний онол гэдгээрээ л бодоод тавьчихсан. За тэгээд нэг судартай холбоотой зүйл юм байна. За чи юу шагаагаад бас тийшээ хараад байна. Ингээ шагаагаад тэд байж байгаа тэр бичгээ харгал яваад шүү. За яаж ин та бүгөө 2 цаг ирчихлээ шүү. Одоо яах вэ? Тэг чи байцаагаад яа жигтэй мах уу чихрээ. Яах хэрэггүй. Одоо тэг ярьж байгаа дуусчих чинь. Тэр чи дараа дахиж баригдаж бас ирж сууж дахиад шатаж 2 3 цаг ярьснаас юу ч хоромтой байсан уу? Ирэг байна. Ээж өөрөсөхгүй явчлаа. Бом бас арай болоогүй байна. За ирсэн үү? Бараг их ажил байна. За судалтай холбоотой өөр ямар асуудал байсан? Судалтай мэдхгүй. Би босод хүмүүсээ ордоор дайрсан болохоор бас гимшээ байна. За би болохоор энэ ингээд нийт дээр юмнуудыг үзээд тэгэд юу байсан? Судрын талаар асууснуудыг хийсэн. За юунуудыг болохоор бас ингээд ярьцсан сэдвүүд байгаа байхгүй. Энэ удмын үйл мүлтэй эдгээр олон хатгаас энэ ерөнхийд нь бас тайлбарчлаа шүү дээ. Удамтай холбоотой эдгээр чинь болохоор бөөгийн нарийн мэрэгчлэр ороод явчихна. Удам чинь гэгтэл юм уу? Ээж талынх юм уу? Аав талынх юм уу? За тэгээд аав ээж, ээж аав ээж ингээд олон болчихж байгаа юм. Тэгэхээр тэр удмын талын юм гэдэг чинь яг удмын яг юу асуух гээд байгаа ямар юу гэдгээр нь ярихлаараа гэдэг бөөгийн гэдгээр нь тусдаа сэдв гаргаад бөөгийн одоо яг энийг асуумаар гэх юм бол яг саях шиг явж байгаа. За судартай холбоотойг ингээс тгсэн гэд нэг бүлэг болчихвол амар. Бөөтэй холбоотойг нь бүлэг болгочвол амар. Улс төртэй холбоотойг нь улс төртэй болгочвол амар. Энэ мэтгээр явчих юм бол одоо хялбар амар юм байна гэж бодоод байна. Таны цаа За тэг болсон уу? Бодсон таны Жохоо одоо амраат над ч уус. амраад байна. Хүс асгараад үр. Жоо хаалганы ч юм. Тэг анаад чи. Судруудын талаар чи асуу гэсэн асуултууд болцсон уу юм? Би тэрийг ингэсэн яг нөгөө судалтай холбоотой тусдаа ингэ тавьсан байхгүй. За тэгээд эдгээр болохоор дандаа зүүн болоод тавьчих. За хувийн юу бол бас тусдаа яана. Та юунд дуртай юм? Ямар хоолнд дуртай юм? Ойрын үед хамгийн их таалагдж байгаа өнгө гэдэг. Эдгээр чинь болохоор миний хувийнх шүү. Тэр нэг тусдаа
хувийн зан арын шин гэдэг дээр байж болно шүү дээ. Би сонгоо гэдэг дурггүй шүү дээ гэл ингээд. Өстой шок гэл ингээд. Тэр чин бол өстой донгосч байгаа шүү дээ. Би тийм юм чин гэл ингээд. Тэр чин болохоор бас юу тоо. Бүлгэлжүүл айгу амарх жишээ дээ. Тэгэхээр нэг бол одоо юм юу байж болно. За энэ болохоор бас одоо 9 хүслээрээ юу хийж болж байгаа. Та нар ингэж бодсон. Ийм юм байна. За тэгэхээр энэ таарч гинүү гэдгээр ярьж байж болж шүү дээ. За эрүүл энгийн хүсэл чинь ийм учиртай шүү дээ. Тийм учиртай шүү дээ. Тэгсэн байж шүү дээ гэдэг шиг. Гэх мэтэр явж болж байгаа. За энэ чинь болохоор судрын юу гэж байгаа байхгүй 700 хүртний өнгө бидний мэддгээс яагаад өөр байсан бэ гэхэлэр ийм одоо онгодуудын хувьд болохоор тэр 7 хүртний өнгө чинь сүнсээрээ мэдэрч байгаа байхгүй өөртөө мэдэрч яг юм мэлми тэгээд юм мэдрэмж өнгөө мэдэрч байгаа. Тэгвэл шинжлэх ухааныхаа яах вэ? Аппаратаар хийж байна. Ямар нэгэн одоо юмар ингэж. Тэгэхээр тэнд одоо нэг юм тэр өнгийг ялгаруулж байгаа юмнууд яадаг гэхээр өөр бас нэг юм металл ч юм уу эсвэл өөр химийн бүтэц найрлагатай шил тийм юм ингэж байгаа ш. Тэгэхээр яг нь найрлагууд нь гарч байгаа зүйлүүд нь өөрчлөгдөж шээ. Нөгөө өнгө чинь жоохон ялгаатай байгаа учраас юмдээ тоххой. Тэр хүн юугаар ингэж ялгаж үтсэн гэдэг. Тийм учраас хамгийн амархан шалгах арга нь те аль өнгөнд зүг байна гэдэг өөрөө л ингэж олж үзэх юм. Тэр өөрөө үтсэн юм гэдэг чинь хамгийн чухал гэдэг. Би нэг гайхтай юм. Таны энэ подкаст дээр сонсож байхдаа нэг өдөрт нэг 3 4 5 цаг унтдаг. Өдөрт нэг 3 4 цаг унтдаг. Босод үед нэг ажиллаад байдаг байгаа шүү дээ. Би тэрийг яаж хаанаас энэ хэрчмээ олоод байдаг нэг гайхаад. Тэр чи яг бидний хувьд ч юу байхгүй. Онгодтой ажиллаж байгаа шүү дээ. Тэр онгодтой ажиллаж байгаа юм чи тэр онгодуудын эрчим чи ингээд нөлөөлнө шүү дээ. Онгодын эрчим нөлөөлнө. За тэгээд онгодынхоо эрчим, өөрийнхөө эрчим их нь бол энэ нэг олон таглаг тэр олон газараар ингэж явж хэм цуглуулж ингэж явж. Тэр чин байглаасаа татчихж байгаа юм чи байглаасаа татсан тэр одоо сүнсний эрчим хүч чадлаа ба шүү дээ. Тэр чин цэнэглэх чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин тэр юунууд чинь гарч ирэл. Одоо уурч гэж би чи ерөөсө удсангүй шүү дээ. Өөрсдөө юу тэг хэрвээ гэсэн тэгт чинь тэг одоо байж л шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь эн чинь яг тэр нөгөө онгодууд чинь бас хамт ажилладаг. Онгодоос чинь тэдний чинь хэм энерги гэдэг юм. Тэгсэн болоод гэж байна. Тэгээ бас өөр яг зур нэг хэл бодсон нөгөө голын хатгасаа олцсон бол яг тэрн руугаа дайраад бигээс энэ цаг хугацаанд энийг амжуулах юмсан гэхээр дотроос ирсэн байх бас аваад юм болов уу бас таам гэдэг. Тэгээд нөгөө довчийн судар чинь энд хэрэгтэй байхгүй. Чиний одоо сүнс ямар бүтцтэй юм? Тэгээд юу одоо ямар одоо чадамжтай. Ерөөсөө тэр сүнснийхөө бүтцийг ингэж тэр чинь довчийн судар дээр байж байгаа. За тэгээд хаанаас тэр нэг эрчимтэй болох юм. Зонд сүрдээ хөгжүүлэхийн тулд газраас эрчим авдаг. Тэрнийгээ одоо хөгжүүлэхийн тулд оройн хүрдээ хөгжүүлэхийн тулд яг орой болгон сарлуу харж юу л од хэрэгс рүү харна. Тэгчнээс ч ирчмээр байна. Энийг хийхгүй бол тэгээд бүгдөө химийн дутагдлалд орно гэдэг юм сэтгэж бодох юм байхгүй болоод байгаа чинь. Тэг чин ингээд эдрийг хийчдэг хүн чи яах вэ? Хөдөө авлаар чи өсгөө болдог шүү дээ. Энд чи яаж нүсүс тэжигддэг байхгүй. Тэгэхээр чи энэ одоо ажиллаа юмаа хийгээд тэгэхээр чи угаасаа онгодыг байна. Энийг ингээд цуглуулсан хүмүүс чи яах юм? Гэлтэж шүү. Чи би ч бод тэгээд чинь юугаар хэм цуглуулалтаар ярих юм бол ямар их явсан гэлээ тийм төцөд. Маш олон газараар явсан. Хойд төл дээр хүртэл очсон. Тийм үү? Чи хойд төл дээр ч бөөлж исэн хүн тийч юу байх. Бүх твээр явж болсон. Тийм үү шүү дээ. Тэгэхээр чинь одоо энд бууж байгаа онгод гэдэгт чинь тэр хэм эрчмүүд чинь авчихсан гэсэн. Тэгэхээр чинь хаяа нэгтэй ийм байшин дотроо нэг гिचэл тэгэл байж байгаа хоёр ялгаа хэмтэй байхгүй. Ерөөсөө тийм хим энерги гэж. Тэгэхээр нөгөө довчийн судар тэр химийн судар интернеттэй та нар уншчих юм бол за авчрын юм шүү дээ гэж. Тэгэхээр яаж хүмүүс төшөө гоё одоо ойлгох вэ гэдэг л асуудал байна. Тэгээд цаг нь бол ингээд том үйлдвэрийн дараа гэдэг л
бэлэгдлийн юм чинь нэг үйлүүдийг хийсний дараа дараагийнхаа хэрхээ авч ийм үйлүүд хийгддэг байхгүй. За тэгэхээр чи ерөнхий юм зэгцрээд ирэхлээр гимчнэр зааж өгөх багш нар чижээс гарна өөрсдөө үүсдэнтэй гаршаа сураад ирэхлээр тэгэхгүй зүгээр энийг ойлгохгүй жиж гадаадд орчуулгын ном уншаал тэгэл эсвэл нэг хагас угс уучаад ингээд тахлаар хутлаалчихдаг болно. Ийм учраас л одоо унших суурахгүй номоо уншаа. Ажил нэг төлөвлөлтөөр араас гүйж байгаа шүү дээ. Шигч та хамгийн хэцүү юм юу вэ? Хамгийн сориотой гэх үедээ. Сориотой юм уу? Тэ. Хүмүүстэй харьцсан юм уу? Энэ бөөг сорино уу? Бөөгийн ч нөө эсвэл амьдралын ажил үйлдэл хамгийн төвхтэйг санагддаг. Энд чи одоо бид нар чи хувьд нөө ирж байгаа шинэ юм болгож л ер нь сорио гэж яддаг. За гадаад явсан ч тэнд бид нарыг сорж идэг. За өдөр тутмын л одоо сорионд орж идэг. Уулзж байгаа. За өнөөдөр гэтэл би сорионд орж шин. Өнөөдөр та нартай уулзаа те танихгүй бахан хүмүүстэй ингэж яриа. Тэгээд ном зам уншсан. Тэгээд өчнөө олон одоо тийм энийг мартцсан хамгийн мэддэг ийм нөхдүүд ирсэн. Ингээ одуулаа ингэж сорьсон. Энд ч бас сорио байхгүй. Тэгээд за тэгэл нэг хамгийн дулаан надад одоо таараагүй ингээ гараад явж атал дэлхийн ертөнц чи асар уудан үрдэн гэдэг шиг бэлэг тал чи асар өндөр уудам шүү дээ. Тэгэхээр миний одоо өдөг хүртэл таарлаагүй үйл явдал болох юм бол тэр чинь бас сорио болж би тэрийг мэдрэхгүй нүү за мэдсэн чи тэрнийг давж чадах нь уу гэдэг чинь ийм асуудал байна шүү дээ. Одоо хамгийн сүүлд нь гэдэгт л сорио ирж хэлв шүү дээ. Одоо хамт өдөг хүртэл ингээд ажиллаад гэсэн нэг нь болохоо байгаад ингээд явчихсан. Энэ чинь асар том сорио шүү дээ. Би ч одоо яадаг үлээ гэдэг шиг тийм сонь сорио авцсан. Энэ бол айгу хэцүү сорио бас. Тэг цаашаа тийм ажиллаж чадах юм уу? Одоо тэгээд нэг нь баггүй бол орон зайгаа нөхөж цаашаа ямар хэлбэрээр явах вэ? За дахиад би чадамжтай улаач нартайгаа ажиллаа гэдэг тийм тэр чинь хаана яаж уулзах вэ? Гэр нь хаана вүлээ? Амьдрал нь ямар вүлээ? Нөхөртэй үлээ, нөхөргүй бүлөө? Амьдралаа яаж авч явах вэ? Хідэн хүүхэдтэй вүлээ? Зав чадамж нь ямар вэ? Гэрийнхнийх нь хандлага нь ямар вэ те? Ядаргаатай чи дээр авлаа згсграа гата уулзах галаа гэл. Нэрхтэд байвал тэгэл ажил чинь асуудал шүү дээ. Тэгвэл 5 сургуулаа юм байж байгаагаас чинь альны сонгож авч юугаа үйлдэлээ чааш нь хийх үү? Тэгээд эн чинь тэдний чинь ард нь байж байгаа гар бус санууч юм бас өөр шүү дээ. Тэгэхээр аль гар бусаатай илүү төлөх ажиллаа гэвэл үр дүнд хөрвөлээ. Нөгөө эдгэрс чи чадамж нь одоо юм хэлэхлээр гэд галс хийдэг. Сайн сэтгэдэг. Юм хэлэхлээр за гэчихэд алга болдог. Тийм үү? Юм хэлэхлээр бүр тэс өөрөөр зүтгэдэг гэд ийм янз янзаар шүү дээ. Тэгэхээр чи яг хинтээ нь ажиллах уу гэл айгуу энэ болгоцсон сарай болно шүү. Наад чи их сонирхолтой сонсох байна даа. Яг содор ном уншиж хахад Чингис хааны нэг сурсан эрдэм гэхээр нөх хүмүүсийг чагталдаг арга ухаан гэдэг байгаа шүү дээ. Тэр арга ухаан тань заажсан. Тэгэхээр Чингис хаан чинь одоо энэ олон жил ингэж яхахлаар Чингис хаан бол юу маш хурдан сэтгэдэг байхгүй. Маш хурдан сэтгэн юугаарч тэрнийг ингээд нөхөж хийж юухан тэгээд хийж чадна. Дээрэс нь маш олон төлөвлөгөөтэй байдаг байхгүй. Тэгээд одоо бүх юм цаасан дээр биелжээд ингээд очиход тэнд урагч гарах хурж ирэхгүй байхад дайн тулааны үед тэр газар нь одоо хүч тутах. Тэр газар нь эсвэл бүр ингээд юучгүй байх ч юм уу гэдэг. Ямар ч тохиолдолд гарч ирж байна. Гэтэл энэ чинь тийм үү. Бүгдийг ерөнхийдөө тооцсон байж байгаа. За тэгэхээр ингэж чинь тэр ингэж чинь тийм тооцдог учраас давхар тооцоонууд хийждэг. Би энтэй тэр тэнийг хян тэр энийг хийчин. За энэ ч найдваргүй дээ. Гэхдээ нүтэнд явж байхад аятайхан залуу шүү гэдэг. Жохон баадуучаад жоох ингээд төрүүлүүлээд ингээд явж ийг даа гэт. Тэгээ нөгөөх нь ингээд хараад хүмүүс ингэж яхад нь гэдэг шиг. Тэнд анхаарлыг тавьчаад тэгээ бүгд
За яг энэгээр л хийж байгаа гол цэг нь энэгээр байна. За энд л бүх анхаарал нь байж ин энд хамаг юм хайчтэй гэх. Хүч мөнгө за тэгэл гой үзэмж маш их том хэмжээний одоо бүхэл одоо агуулга сав юу байдгийг тэр байсан ч тийм үү. Тэр чи хүмүүс одоо тэгж бодож байхад өөр газраас нь огт санаанд гарахгүй газраас нь гээл хэмлээд явчихдаг шээ. Ийм байдаг. За буулны чинь жижигхэн юм дээр ч гэсэн харна. Одоо нийтийн бүлэг чинь жилд 4 удаа яаж юм уу томоохон хэмжээний бүлэг зохион байгуулалт. Тэр чинь хараад за ганцхан ажлыг өрөөсөө хийдэг. За энийг ингэж чинь за тэрнийг хийж явахдаа давхар энийг амжуулчих юм байна. Тэр тэнтэйг хослон тэгэхээр энийг ингэж хийж чинь. За энэ хэсэг нь энэ ажлаа хийж, тэр хэсэг нь энийг хийж гэдэг. Бүлэг хүртэл дотор нь хэд англиад тэгээ хуучдаг. Тэгэхээр чи энэ ерөөсөө тэр юуны чадамжийг л олж харж байгаа байхгүй. Нэг юм юмыг зохион байгуулад тэгээ хооронд нь уйж холбоод ингээд хийх. Тэндээ үнэхээр за ингээд яхад энэ зэвсэг нь яхаа аргагүй одоо тэр зэвсэг аваарай гэж хатал би чинь салгалаад нөгөөдгөө мартаад очсон би сууж штэ. За тэглээгээд гэдэг нь бариад хийх зэвсэг нь байхгүй багтлаа яг. Надад чинь шинэ гэж штэ. Ямар юм их зүгтсэн байна гэх. Ийм юм дээр өвдөх юм уу? Энэ бүгчний юм байж гин үү? Тэ? Эсвэл одоо тэрний энэ зэвсэг тэргээр үеч хийж орлуулчих болох юм байна. Тэгэл аваад тэргээл дорно. Хүн хүч дутсан ч тийм үү? Хүн хүч дутсан ч маш юугаар хийнэ. Гайхалтай. Одоо бид нар чинь өгийн нуур дээр чинь хүн хүч дутаад маш том хэмжээний асуудал гарч байгаа чинь бидний энэ 10 дахь удаа чаанаач хүрэхгүй тэр гадны жуулчтай тэр улааш нартай хамт ирж яхад юунуудын дутчихж байгаа юм чи. Тэнд явжсэн. За чи Монгол хүн чинь нааш хэрэгэл. Тэнд байжсэн. Жолооч нарыг оруулчих юм чи. Хүн харахад бол тэнд тийм үү жолооч нар чи ингээд том биеттэй саахан нэгсчүүд. Нэг дүү одоо жигүүрийн дүүргээл тавьчих. Тэгтээ дунд нь ингээд гол одоо зарим юмнууд оруулагдчих. Тэгэхээр чинь хүмүүс чинь Монгол дэвтэл учраас яг энэ нэг юм зарим нэг тийм гэдэг. Нөгөө нэг дэрлэх гэл ингээд байсан юм чинь тэгэхээр хүний харагдах өнцгөр гэдэгт л үрчлээ хийчихсэн шин. Ийм хүн байхгүй. Үнэхээр тийм маш амархан ингээд сэтгэв. Айгүй амархан юм орлоо. Тэгээд ерөөсөө тэнд одоо ингэж зовд дэрвдэхгүй. Инээд хүрдэх хэрсгэл байна гэж. Энийг ингээл хийчихнэ гэл ингэж юм. Гэхдээ тооцоо айгүй сайн. Тийм юм байна. Гайхалтай. Тэгэл яг ингэ хийх биш тэгээ. Энэ арга ухааныг хэрэгжилж байна. Ашиглаж байна. Буулны үеэр ч юм уу. Яг тэд чинь очиод тэгэхээр ингээд удирдал явчихж байгаа юм чи тэг гэл ингэчихэж байгаа юм чи. Тэгэхээр чи тэгээл хийн шүү дээ. Удирчиж байгаа. Тэгэхгүй би одоо чи намайг одоо хийгээд гэх юм бол тэр чинь ядаргаатай шүү дээ чи. Йоо ямар ядаргаатай. Тэргээр нь хийлгэж чи тэг өөрөө нэг сайхан юм сууж игээд ингэсэн. Тэгэхээр чинь бол яг хамт явж байгаа л тэр юм чинь жилч шүү одоо хий. Тэгж одоо яг юу хүмүүс хийхдээ нэг ингээл нэг ям замп тийм юм стоп байхгүй. Ерөөсөө л юу байгаагаа гэж. Түүг байж бол тэр хотлон ботл юм уу яаж тэр хүмүүс суруу тэр яанаа тэгвэ гэдэг тэр түү хамаагүй. Ажлаараа яг хийгдсэн байх юм гэдэг. Шиг юм. Хамгийн баярладаг юм гэхэлэр хүн өсгөдөө юу баярлалаа байхгүй. Би ингээд нүдэн дээр нь юм хийгээд ингээ өсөд байгаа хүнийг харлаа. Өсөд байгаа болоос нэр өсөд байгаа тийм ингээд тийм үнэхээр баяртай. Ингээд бахархаад тох. Тэгэл эхлээл нь гуруулаа за энэ гурав нийлж ич нэг юм хийнтэй. За энэ яг 9-өр хийж байна. Та толгойн чи юм чинь тэгтээ энэгээр ингээд дандаа юм. Энэ хийж чадахгүй ч болно. Энэ алуулж болно шүү дээ. За тийм нүд гисэн өвдөд явчих юм уу? Тийм учраас дараагийнх нь ингээ үйл үүдүүд ингээд ижил ингээ ихтлэж хийж байгаа. Тэгэл үлдэх чинь. Тийм гадныхаа интернет төр чинь бол тэгээд амархан шүү дээ. Тэр яриа марианууд айгүй гоё сайхан юм гэж ярьж байгаа л. Тэгэл хийчих чинь ингээ сууж шүү дээ. Тэгээд тэн дээр хамгийн гол юм гэхэлэр тэр эзэн ирэх гэдэг чинь шал өөр бит байхгүй. Ерөөсөө тэр хамгийн чухал одоо бөөний онгодын онгодууд дээр
За нэгэн юмыг суллаа, нэгэн юмыг инглээ гэдэг юм уу. Хичнээн олон одоо чат амжилт дамж хичнээн их хэмжээний одоо идэ бодоо засч хичнээн их хэмжээний юм хийх гэж хаад. Тэнд дэйцвэл яг уу. За тэрнийг хийгээд гэх юм бол хэд бөөлөл хэд юугаа хийхтэл хийж чаддаг. Ингэвэр л ялгаа. Яг тэгвэл тэр чинь эцэн эрэхтэй тэрнийг чаддаг. Хийж чадахгүй байгаа юм хүчийг гаргаж чаддаг. Одоо 50 онгод байсан ч тийм үү. Тэрийг хийж чадахгүй байгаа юм чаддаг. Тэгтээ би гэж чаддаг гэж өнгөрдөг байхгүй. Тэгээд нөөцөө аягүй сайн мэднэ. Тэнд зүуднийгээ зарахгүй юу? Нөөцөө аягүй сайн мэднэ. Тэгээд бусдын за энэтэй сур хий гэж тэдэрэ гэж ингэж байгаа л. Тэр сүүлийнх нь юунд оршгал юмнуудад хийгээд гэж шээ. Гэх мэт. Сая одоо тэр солонгосын бүлээн дээр харагдсан шүү. Тэгэхэд тийм дараа 50 жил бөөсөн тэр удам одоо тэр тэргүү удам гэж ирж байгаа шүү. 50 жил бөөлчөд тэгээ баахан юм хийчаад тэгээд хонь мөнийг ингээ гаргаад тэн дээр тавиад асуудал хийсэн баггүй. Тэгт чинь манайх нь чинь за орол байгуулнууд ингээд нийлүүлэл айгуус хамтдаа сэтгэл хөдлөлөөс сайхан хамтдаа бүлэглэл ингээд оруулж явахтаа л зохион байгуулалтуудыг хийгээл тэгэл одоо юмс нарнаас өгч дуудаал бүх юмнуудын цэвэрлээд тэр удхан харчаад орилоод үйлдэсэн тэр байхгүй. Гэл орилоод байсан шүү дээ санаж байна. Тэр яагаад гэсэн тэр 50 жил бөөлөхдөө ерөөсөө юу үзэггүй ч аахгүй. Тийм одоо нарнаас ингэж гомдууд буудаг. Нарны тэнхнээс ингэж туяа цацаад нарны туяагаар тэр үйл хийдэг нэг үзээгүй. Тэнд анхудаа үзээд наранд тэрвэрлсэн гэстэй би даар тэрвэрчийн гэж ойлоод өглөөдсөн чи тэр ахгүй. Тэгээ газар ингэж мөргөөл дахин мөргөөл өөр ингэж явжсэн тэнд юусэн монгол хүмүүст ингэж мөргөөл ингэж тийм ажил хийдэг. Тэг тэнд чи онгороогүй шүү дээ тэр нөө. Тэгчээд нөгөөтг нь уйлаад ингэж яхад нь хараад инээчээд ингээл баясал алгуулчих юм чи. Харж байгаа үст. Гэчээд ердөө онгороогүй байхгүй. Тэг чи ингээд ингэж бол за тэгээ за нарны за та нар тийг жүжиг байдгүй. Зүгээр болохоо байлаа тэрнийгээс авчин. Энээс болохгүй байл энэчнээс нь дуудчихна. Тийм учраас тэр чинь одоо энэ агуу олон тэр онгодууд чи юм захираад шүү дээ. Чи тэгэндээ тус чи эндээ тус юм гэж. Тэр нь хүлэн зөвшөөрөд нэгдэж бич. Юусе ялгаа тэнтэй. Тэгээ онгорд байхгүй юусан. Туслаа. Үгэн заяа үгэн маа аав үгэн гэтэл гişиг тусч чадахгүй тэнэгтэй байл зүгээр л хайчдаг. Зүгээр за тэгэл хангалттай бол хангалттай туслаад эцэн бол за цадаж амьдртаа гэж хайчихна. Гэт тийшээ ялаалахгүй. Хим тэгэхээр тэрний юу бол юм сэтгэл нь бол агуу. Дэлхийн өргөний улаачдын талаар нэг танд ямар нэгэн дутагдaltaй тал санагддаг. Энийг нь жоохон сайжруулж юмсан гэсэн. Эсвэл гэрлийн өргөний бүтэн ч юм уу. Тэр чинь ерөөсөө бүгд л юугаал банк сайжраад явж байгаа хэвээр. Яг тэгвэл бүлэхгүй одоо ингээл 1 сар, 2 сар, 3 сар болохтол тэр нөгөө энерги чинь суларч шээ. Байхгүй болно шүү дээ. Тийм учраас яг банк тэр үнэ. Тэгээ банкын хяналттай энд нэг юм хэлэхдээ нөгөөх ч нөө өөрөө гэж ингэж хянахгүй бол яатсан ч юм блэ шүн унтчих хахад юу ч болсон юм мэдэхгүй шүү. Тийм учраас банк хянах үе ёстой юм. Тэгээд бид нар чи тэгтлээ өгөнд ордог. Тэгтлээ юу байдаг уу? Зөвлөгөөл нөгөө замбынхаа тэгвэр болохгүй гэсэн юмнуудыг хийгээл хөнгө алддаг шүү. Тэгэхээр яг хизээч одоо онгодын дүр туйлсан өөр юм ирэх боломжтой. Би ч тэр ирэх боломжтой. Бус юм уу? Тийм учраас яаж юм гэхэлээ болгоомж илүүдэхгүй. Заавал шалгаж ингэж үзэж. Би бандаа гэж явж байгаа юм. Тэгээ онгорч монгорхоор л агуу дургүй. Яг тэгвэл тэр чинь юу бодох. Өөрийнхөө одоо би асар сайн мэддэг учраас тийм үү. Тэнд одоо бүрд чинь ямар хэмжээнд хэвэн байж хэвэн байх уу? Тэгтэл тэрний чинь ингээл чивчрүүлэл ингээл бахаргаал өнгөрөөл ингээд чинь арааг нь чангалж байгаа юм шиг юм болж байгаа шүү дээ.
Тэгэхээр тэр одоо хараагийн чангалаад ингэж чивчрүүлээд ингээд байна гэдэг чинь ямар цаг үед яг вэ? Дайн тулаан төлөх хүч тэр юмтай тохиол тэстэй нэг хийцэнтэй хэвээр намайг магтсан даа гэл ингээд иймэрхүү зүйл дээр ингээд чангалаад байгаа яг вэ? Амархан л өвдөх байхгүй. Тэгэхээр яа тэр хүн юу мэддэг гэхлээр ерөөсөө тэр энэ би бүрд тэр юм яаж ажиллах вэ? Хэдийд энийг ажиллуулж яаж зохицуулах энийг л аягүй сайн мэдчих واخ. Тэр бүрд гэдэг юм чинь. Тийм учраас өөрийгөө аягүй сайн мэдж байгаа болохоор өөр хүнийг аягүй сайн мэддэг байхгүй юу? Энэ ингэсэн биш. Тэр энэ ингэтэл юм болно шүү дээ. Тэр тэрнээр л гарцсан тийм. Одоо бол бүр гоё. Одоо ч талхалцсан огт болсон. Би одоо өстө нэр нураагаад ингээд яхад Чингис хаан доош унахгүй. Тархалагдсан гэж хэлээд юм. Эхэлж одоо анх буугаад за 67 за тэр чин эрүүл чирэг юутай хөөш за 80 наслах байсан байлаа гэж цаанаас одоо юусэн за 85 наслах байлаа гэдэг тийм үү 70 хүрэхгүй ингээд өгөх юм бол яг тэр чин ажилтайгаа үлддэг байхгүй ажил нь үлдсэн хийх ёстой за тэр ажлыг хийгээс болоод дараагийнх нь нөгөө ажлуудын хорох хүрлүүд нь тэгэхээр яг эхлээ буугаад за тэгэхээр тэр бүлэг байхгүй хийгээгүй энийг ингэж хүч хийж байгаа. Одоо 85 хүртэл хийх ёстой байсан. Зан үйл 85 хүртэл хийх байсан зүйлүүд. Ингэж яаж юм тэр үнийг хийж дуусгав. За энэ гэхээр өмнөх насны юм байна шүү дээ. 67 доо хүчин 85 хүртэл яг гэдэг 85 хүртэл хийх байсан. Тэр олон зүйлүүдийг хийж дуусгав. За энэ дуусаад ирэхлээр онгод гэдэг дээр энэ онгод буугаад ямар ажил хийх ёстой юу хийх ёстой байсан. Тэр үнийг хийж эхэлж байгаа. За тийм тэгэл энэ онгодуудын ажлууд хийсэр. Энэ онгодуудын ажлыг хийж дуусаад ингээхээр юу гэх юм. Зөвхөн өөрөө гэхгүй шүү дээ. Энтэй хамаатан тэр арай яхан жигд нэг биш нэг гэх юм бол. За энэ нэг чинь одоо 4 онгодтой шүү дээ. Тэгэхээр судрын яг гаргаад өгч. Тэр онгодуудад нэмж юу гэх юм. Энэ нувааг чинь 7 онгодтой шүү дээ. 7 байтал чи харсан байхгүй. Эдгээр суллаад ягаад өгч. За ингээд юмнуудыг хийгээд өгч. За хүч чадлыг ингээд өгч гэх юм. Бүх юмнуудыг тэгж хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ойлгогдож байгаа шүү дээ. Энэ хүчтэй юм байна. Энэ яриануд бол яг бидний дунд л үлдсэн шүү дээ. Энийг тэр хүмүүс ойлгохгүй шүү дээ. Юу ярьдаг юм чи. Бидний дунд болохоор иймэрхүү юм байна да. Ялангуяа тэр олон нийтийн бүлээн дээр зохион байгуулалт хийж байгаа. Тэн дээр харагддаг байхгүй. Бүх юмуд наа. За боллоо. Болсон бицтэй. Йоо дараагийнхаа ажлыг нэг хөдөг уулзаж ажиллах юм. Аурын юм дээр асуусан юм биш үү? Би зүгээр нэг дандаа хүмүүс ингээд үлдээ холбоотой ч Монгол ингээд юм байдаг болохоор таны зүгээр хөрөжи юмнаас жоох игээд яриулвал өөрт чинь гоё санагдах юм бол болж байгаа. Би ч өстө өөрөө өстө тоотог хардаг шүү дээ. Одоо судармаг мушаа юу ихтэй юу ихтэй байхгүй. Дураараа өссөн болохоор тэгэл дураараа л автортай. Юу хийн би өөрөө дураар. Юу үзмээр өөрөө дураар. Яамаар би өөрөө дураар. Ганцаархан ингээд амар олон бол айгүй кино үзэг ингээд сайхан ингээд амраад гоё гэл ерөөсөө яг өөрөө юу хиймээр тэрүүнийг хийх дуртай. Тэр жожиг байхгүй. Олон хүмүүстэй ярих дурггүй. Гэртээ байж одоо ганцаар болж өгөх юм бол ганцаараа нэг өрөөнд тэгэл сараар ч хамаагүй дуртай юм хийхэл ингээд төвлөрн одоо ном байлаг төвлөрн за бөөлөө гэхэд яг тэрэндээ төвлөрн ганцаар байх тэр айгүйх ажил бүтээмж гардаг байхгүй. Саад болохгүй маш их зүйлүүдийг юу учрээ нь олон маш олон зүйлүүдийг айгүй амар хэвтэхгүй. Тэгээд тэгэхээр нэг ажил саад болоод юм уу ингэн тэгнэ гэхэлэр ер нь за
энд нийлээд нийтийн газар нэг суугаад за шинэ жил боллоо тгий март боллоо тгий тэрний төрсөн өдөр боллоо гэхэлэр бүр ядрахтсан. Эсвэл тайран цаг үстэй хайрын цаг гэл ингээд би тэнд тэгээ суугаад одоо яах юм тайран цаг турж өгөхгүй л төв гэл ингээд миний өмнөс тэгчих төв гэл ингээд ийм хүн болгон тэнд байж байгаа бол хэвээр ингээд дураараа ганцаараа сайхан юмдаа сууцсан юм гэж байна. Тийм ажилттай. Багасаа нөгөө ганцаараа болохоо. Тэгээд яг хөтэй энэ ажлаас болохоор энэ ажилд яагаад ингэж юм гэхэлэр энийг чинь одоо нэг л муу юм айгуу сайн мэдчих байхгүй. Хийхгүй бол дараа нь буу юм болно гэдгийг мэдж байгаа болохоор хийчихье гэж бодъё. Мөн хийчихэд ашигтай дараагийнхаа амьдыг хөнгөвчий гэж бодвол хийгээл яваад шүү дээ. За энийг хийчих. Бас нэг юм хунаараас нэг асуух нэг асуулт. Нөгөө сүүл гарсан жижигхэн бүрт гэдэг юм байна. Тэрнгээр одоо нэг шинжлэх ухаанаар хөргөмгийн өнгийн юм байдаг гэж үү. Бидний яг нэг доороос ах тийм юм хөхтэй юм байл гэж байна. Энэ чинь маш чухал ном баггүй. Одоо энэ хараа энэ номны чинь учир нь хараагүй нэг үлгэрийн төгсгөл нэг үлгэрийн эхлэл болох гэж байгаа ч. Тэгэхээр энэ нэг үлгэрийн төгсгөл гэдэг нь тийм үү Монголын нус төвч байгаа хэлдэг. Монголын нус төвч чинь одоо тэр чинь үлгэр шиг амьдрал ахгүй. Яг задлах юм бол тэн дээр үлгэрүүд явчихдаг. За тэн дээр одоо бидний хийж байгаа юм чинь тэгэхээр юу хийж байгаа. Чингис хаан яг ухтаа биш нүггүй юу гэдгийг яаж шалгаж авах вэ? Тэг хин тодруулсан. Тэгээд угаан одоо яаж авсан хэн багшилсан гэдэг тэрний юмнууд дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр Монголын нус төвч ийм жоохтсон шүү дээ. Тэгэхээр Монгол төвчийн түүхэн танилч юм гэдэг тэгэхээр задраад энэ том болсон байхгүй. Тэгэхээр энэ үлгэрийг чинь үргэлжлэн за тэгээд тэр цаг үеийн одоо болсон үйл явдлууд одоо ч гэсэн үргэлжлэл яваад байгаа учраас одоо бидний энэ болсон үйл явдлууд чинь дараа үлгэр болох байхгүй. Тийм юмны үлгэр. Тийм учраас дандаа энэ бичлэг дуу тэгэл зураг мургийг чинь дандаа юу гарнаад баталгаажуулаад аваад яваад. Тэр чинь дараа нь үлгэр би амжихгүй байлаа гэхэд энэ чинь надрыг хөглөр тэгж хэлж ийсэн гэдэг юм. Өстө гой ингээ хүчлэг зөндөө авах шүү дээ. Тэр чи яриа марэ гэхэлэр чинь тэр үлгэрийг чи юм явах байхгүй. Тэгээд ийм явтай. Тэгэхээр чин тэр үлгэрийг одоо энэ утгах эхлүүлсэн гэсэн. Манайх чи яг ерөөсөө яг чонсынхон гол чонсынхоо яваад хамгийн галын хотго гэдэг дээр хотго гэдэг юуныхан хотгон гэдэг тэгэхээр ерөөсөө хамгийн баг бүгд биш шүү дээ. Хамгийн баг бүгд чинь гэртээ үлдээл тэгэл бусд нь явчихдаг шүү дээ. Тэр хамгийн баг гэхээр явдаг байхгүй манайх. Ийшээ тийш явахгүй яг энэ Монголд одоо галынхаа одоо мэдээлэл юм хүмүүстээ байж аль юу хотгон гэж явж байгаа. Тэгэхээр манай аав чинь болохоор одоо бас л ингээд онгод тэнгэр энэ юунд тахлаар ерөөс утган тэгтээ тэр чинь нөгөө юм авч чадахгүй хорлогдчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэнд чинь дөрөв одоо эмхтэй хүүхэд хэрэгтэй шүү дээ. Эртээ байж цаашаа явгаад л юу ч өгч. Тийм учраас заавал нөгөө онгод тэнгэрүүд аваад эр заяа гэдэг чинь байж тэр ясны мэдээлэл энэ чинь сайжирч байгаа байхгүй. Тэр нь байхгүй болохоор одоо би хүнтэй суудсан цацаагаал за миний охин хүнтэй цуугаал дахиад цацаал гээл 50 100 чинь 50 болгоод 50 чинь 25 болгоод 25 чинь 2.5 болсон ингээд задлаа хэлчих шүү дээ. Тэгтний эртнийх нь болохоор яг ингээд тэр мэдээлэл чинь ингээд байгаад гол нь ингээд байгаад байгаа юм. Тэгэхээр манай чинь дөрөв аав өнгөрч учраас дөрөв үлдчихэж байгаа шүү дээ. Дөрөв л одоо гурван охин яг нэг эцэг гурав. Тэр гурав чинь тэгэхээр хүү гарахгүй л тэгээд сүрнэ. Хүү гарахгүй сүрх учраас яг тэнд чинь хүү гарч ирж байгаа байхгүй. Хүүтэй хоёр хүүтэй гэж болно. За хүүтэй боллоо гэд чи бөө баяр хөөр болж яхад за онгодууд үлдээ хийхэд ингээд тэгэхээр дараа нь дахиад чинь хүүгээ хүчтэй байлгахын тулд ингээд 6 хүү гарч иж байгаа юм. 6 хүү ганц охин гэдэг ингээд гэх мэтэр одоо удам яг энэ голын явууч. Тэгэхээр энэ чинь Чингис хаан чинь бол хаач олголтын ургийн олон газар юм дээр боломжтой. Гэтэл аврах юм нь юу гэсэн гэхээр нөгөө яг нөгөө отгон галыг ям хамгийн юм хийж идэх хүмүүс яг байхгүй болоод байгаа учраас яг тэндээ байж хагаад зам үл бүх юмудаа хийж өдөртөж байгаа. Тэр та.
За тэгэхээр энд чинь өөрийнх нь бас гавьяа орно. Ягаад гэвэл мөхөөд ингээд эргэтэйгүү болоод ингээд сүнж байгаа зүйл дээр тэр үйлдэл гэж дааж ингэж байснараа олон одоо хэмээ ястан одоо хөөстөнгүүдэд төрүүлж өгнөд чинь ясна. Манайх ингээд гал голомт хотгоны гэдгийг засчих гэсэн. Тэгэхээр тэр онгодын одоо удмаа засна гэдгийг чинь гавьяа нь гараад ирж байгаа юм. Яг би буусан газрынхаа юу гал голомт удмыг заслаа гэж засчихж байгаа юм. Гэх мэтэр хүмүүс. их хоёр манайх Засахын засал гэдэг энэ чинь аймагч чухал. Бид нар чинь дандаа мэрэгжлийн одоо гол суурь засаглахуй засал гэдэг тэгэхээр чинь эзэн хэрхийн сүлдний одоо эсвэн хүслийн эзэн хэрэг гэдэг байгаа шүү дээ. Тэрний чинь юу оруулчих жоохгүй суурь болно. ИПХ чинь болохоор ханийн сүлдний онлон гэдэг шиг ийм зүгээр нэг ном биш. Энийг чинь гаргахын тулд маш олон газараар явж бөглөөд эрхийг авч ич энэ мэдээллийг гаргах эрхээ авч байгаа. Энэ мэдээллийг гаргах эрхээ авч ич энд ажиллах онгодууд сонгон шалгаруулж олон онгодууд цугларчиж тэгээд энийг гаргана. Энэ гарсны дараа гэх мэт ингэж явж байна. Дандаа тийм уялдаа холбоотой. Тэгээд ханийн сүлдийнх нь тэгээ одоо бид нар чинь тэгвэл Тэнгэр Монгол газар гэдэг байгаа шүү дээ. Энийгээ тэгтэл яаж дуудаж яг яаж биеэр ингэж ороод юунд үйлчлээд яаж ийм гэдэг энийг ч заалаагүй баг шүү дээ. Зүгээр л Тэнгэр Монгол газар тийм гэдэг ерөнхий юм байж байгаа болохоос яг сургалт ороод ирэхлээр яах вэ? Одоо яг энэ үгээр нь тэгээ бүх юмнуудыг ингэж задал зааж өгдөг байх шүү дээ. Ийм юмуд